Тэгвэл зүүдэнд ч орж ирж байгаа хүн магадгүй өнгөрсөн дурсамжинд ч гацчихсан мөртлөө ирээдүйд ч хүртэл бодогдоод байх юм шиг мэдрэмж төрөх тэдгээр хүмүүс бүгдээрээ ямар учир шалтгаантай учраас таны амьдралд, таны бодолд бүгдээрэнд нь гацсан байгаа юм бол энэ талаар илүү их мэдхийг хүсвэл энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. Эдгээр 7 тохион бүгдээрээ танд мэдрэгдэж байгаа бол дотоод ертөнцийн ямарваа нэгэн зүйлийг ойлгуулж хэлэх гээд байна гэдгийг ухамсартайгаар мэдрэх ёстой юм байна. Жишээлбэл хамгийн ихэнд хайр мэт санагдах хамаарал. Өөрөөр хэлбэл хайр хамаарал хоёр яг юугаар ялгаатай юм бэ? Хайр гэдэг хэн нэгэн хүнд бүх зүйлээ зориулаад нөгөө хүнээсээ дахиад зориулсан хэмжээгээр авахыг гэлтгүү. Аль эсвэл хайр гэдэг зүгээр л өөрийнхөө ашиг сонирхлыг хөөсөн сонголтыг гэлтгүү. Тэгвэл таны хувьд яг хайр гэж юу гэсэн үг вэ? Магадгүй ихэнх хүмүүс хайрыг буруугаар ойлгоод байдаг. Өөрөөр хэлбэл та хэн нэгэн хүнд хайртай боллоо гэж бодъё. Тэгвэл тэр хүнийг өөрөөсөө хамаатуулж, хардаж, сэрдэж бодхоос илүүтэй нөгөө хүнийхээ амьдралд тайвширлыг авчирч, нөгөө хүнийгээ өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь болоход нь түлхэж үзүүлэх, туслах, дэмжих тэр оролцоог хэлнэ гэж хэлж болно. Тэгвэл хамаарал нь өөрөө яг юу юм бэ? Хамаарал гэдэг бол хэд их хардалт, хэд их нөгөө хүнээсээ хайр хүсэх байдал, хэд их нөгөө хүндээ бүх амьдрал, бүх хариуцлага, бүх зүйлийг даатгах, зөрүүлээд үйлдэлчин хүртэл өөрийнхөө төлөө биш нөгөө хүнийхээ төлөө болж эхэлдэг. Тийм учраас магадгүй хайртай гэж андуурсан ч гэсэн хамааралтай байснаар хүмүүс салалтыг, магадгүй араар тавилтыг ч гэсэн амьдралтаа их бий болгоод байдаг. Тэгвэл таны тархинд ч бодогдож байгаа энэ хүнд та яг хайртай байсан уу? Аль эсвэл хамааралтай байсан уу гэдгийг бодоод үзээрэй. Хоёрт нь дуусаагүй үеийн үр буюу карма. Жишээлбэл карма гэдэг таны хувьд юу вэ? Энэ нь магадгүй өнгөрсөн амьдралтай шууд холбоотой гэхээсээ илүү ямарваа нэгэн дуусгагдаагүй харилцаа, ямарваа нэгэн хийггүй зүйлсүүдээс шалтгаалan бий болдог. Үеийн үр гэж хэлж болно. Өөрөөр хэлэх юм бол хэн нэгэн хүнтэй харилцаатай байж байгаа нөгөө хүнээ хэд их гомдоосон тохиолдолд магадгүй би энэ хүнд гомдсон доо гэж бодож байгаа тохиолдолд ч карма үүсэх боломжтой байдаг. Тэгвэл яг хэрхэн яаж энэ кармаа тавьж явуулах ёстой юм бэ? Яагаад тэр хүн таны тархинд одоо хүртэл бодогдоод байгаа вэ гэхээр карма гэдэг зүйл нь холбоотой байгаа учраас бодогдоод байна гэсэн үг. Кармагаас юуг суралцах ёстой юм? Карма гэдэг нь зүгээр хар шидийн аль эсвэл магадгүй амьдралыг чинь харанхуй бүрэнхий болгох зүйл биш юм. Карма гэдэг бол таны амьдралыг дараагийн түвшинд гаргах, суралцуулах үе шат гэж хэлж болно. Тэгвэл би энэ хүнийг 24/7 тархиндаа бодоод байгаа юм байна. Харин яагаад юуг нь би энэ хүнийг гомдоосон учраас уу, энэ хүн намайг гомдоосон учраас уу, би энэ хүнийг уучлаагүй учраас уу, аль эсвэл би одоо хүртэл энэ хүнийг ингээд үзэн ядаад байгаа болохоор гэх мэтчлэн байдлаар асууад үзээрэй. Тэгэд би энэ харилцаанаас яг юуг сурах ёстой байсан бэ? Та одоо хүртэл сурах ёстой байсан зүйлээ сураагүй байгаагаас шалтгаалаад таны эргэн тойронд ч болж байгаа бүх үйлдэл, бүх тэр мэдрэмжүүд тэр хүнийг бодогдуулсаар байгаа. Энэ нь өөрөө кармачнж байж болох нь. Гуравт нь буюу сүүдрийн тал. Хүн бүр өөрийн гэсэн сүүдрийн талтай байдаг. Сүүдрийн тал гэдэг нь өөрийнхөө муу тал, дутагдaltaй тал харж ийн гэж хэлж болно. Тэгвэл сүүдрийн талын тусгалыг хамт байгаа хүн чинь харуулах тохиолдол маш их байдаг. Жишээлбэл эргэн тойрны чинь хүмүүс магадгүй хайртай хүн чинь өөртөө итгэлгүй байдлаасаа болоод за хоёлаа энэ үерхлийг зогсооё. Учир нь гэх юм бол би үнэхээр чамтай хамт ирээдүйд байхдаа итгэлгүй байна. Аль эсвэл би өөртөө итгэлгүй байгаа учраас чамтай хамт ирээдүйд байж чадахгүй юм шиг байна. Энэ мэтчлэн магадгүй хамтрагчийн чинь өөртөө итгэлгүй байгаа байдал зөвхөн тэр хүний сул тал биш байж болно. Энэ нь таны өөртөө итгэлгүй байгаа байдлыг тусгалж байх боломжтой. Хэрвээ та өөртөө итгэлгүй байвал хамтрагч чинь ч мөн өөртөө итгэлгүй байдлыг мэдэрч эхэлдэг. Тийм учраас сүүдрийн талыг хамтрагчаасаа магадгүй таны тархинд чинь байнгын бодогдож байгаа тэр хүнээсээ олж харах боломжтой гэж хэлж болно.
Гэтэ зөвхөн энэ хүн ийм зантай та гэж харахаас илүү миний дотор ийм зам байгаа юу? Би хүнд ингэж хандж байсан уу гэдэг талаасаа асуугаад үзээрэй. Тэгэд асуугаад үзэх үед чинь таны сүудрийн чинь талч мөн тэр хүнийхтэй адилхан байх боломжтой. Учир нь гэвэл хүн өөрөө өөрийнхөө сүудрийн талыг эргэн тойрныхоо хүмүүсээс харах магадлал их байдаг. Гол нь тэрийг анзаарах чадвар байгаа юу, байхгүй байгаа юу гэдгээс л хамаардаг гэж хэлж болно. Дөрөвт нь үр дүнгийн хамаарал. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр зовлон хүнд яг ямар тохиолдлоор ирдэг вэ гэвэл магадгүй төсөөлөггүйгээс өөр үр дүнг авчирч байгаа үед. Тэгвэл таны тарих автоматар энэ хүн эргэж ирээсээ би энэ хүнтэй л хамт байх юмсан. Энэ хүн намайг уучлалчаасаа надад дахиад нэг боломж өгчгөөсөө энэ хүнтэй л би ингэж баймаар байна. Яг л нэг л ижил төгсгөл Синдрелагийн түүх шиг тийм үү? Заавал тэр хүнтэй хамт байхгүй л тэр түүхийн төгсгөл нь байхгүй юм шиг. Яг ийм мэдрэмж мэдрэгдэл байгаа л та өөртөө зовлон дуудаж байна л гэсэн үг. Яагад гэвэл зовлон таны төсөөлөөгүй төгсгөл ирэх үед л мэдрэгддэг. Тийм учраас анханасаа тархиндаа хэтэрхий олон зүйл ургуулсан бодоод заавал ганцхан зүйл дээр өөрийгөө кодчлоод авах шаардлагагүй. Харин тэрний оронд за би өөрийнхөө хайрлсан зөв сонголтыг хийнэ. Бүх зүйл надад боломжтой. Би бүх зүйлийг сайнаар эргээр харвал надад хамгийн сайхан бүхэн татагдана. Одоо буруу цаг үеийн байж болох ч гэсэн зөв цаг үеийн хизээ нэг цагт үргэлж ирнэ гэдэгт би итгэж байгаа. Тийм учраас зөв сонголтыг цаг хугацаар шийдэх байх гэд байгаа байдалд нь найдаад үлдээх нь хамгийн зөвч байж болно. Тавт нь бодол бол та биш. Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр хүн их өвчлэн тархиндаа бодогдож байгаа бодолтой захирагдах гэдэг. Жишээлбэл тэр хүн надад сайн хандж байсан учраас хайртай байх. Хүний тархинд ямар ч бодол бодогдож болно. Гол нь тэр бодол бүрээ өөрийгөө гэж боддог. Бодол бүрээ 100% үнэн гэж итгэдэг. Энэ нь яг юугаараа алдаатай вэ? Хүний тархинд яагаад тийм олон төрлийн бодол бодогддгийг? Шийдэгдээгүй асуудал, батлагдаагүй ямарваа нэгэн зүйлс байгаа учраас л тэр бүх боломжит хувилбарууд бодогддог. Хэрвээ тэр залууд өөрлөж холбоо барихгүй байвал, хэрвээ тэр эмэгтэй өөрт чинь ямар ч хариу хэлэхгүйгээр алга болчихсон бол таны тарих автоматар ургуулсан бодно шүү дээ. Тэр ургуулсан бодсон бодол бүрийг үнэн гэж итгэвэл энэ яг үнэн бодтой байж чадах уу? Үйлдэлээсээ зөрж эхэлнэ. Тэгэхээр бодол бол бодит биш. Та бодолтой захирагдаад илүү урт удаан хугацаанд явхал тусам зовлон руугаа эргэнэ л гэсэн үг. Тийм учраас бодлоо бодит үү, бодит биш үү, баталгаатай юу, баталгаатай биш үү гэдэг талаас нь англиар нэг үзэх хэрэгтэй. 6 дахь нь үрд мөнхийн төөрөгдөл. Үрд мөнхийн төөрөгдөл гэж яг юу яриад байна вэ гэхээр би яг одооны байгаа энэ аз жаргалтай мэдрэмжээ энэ хүнтэй л хамт байх юм бол үрд мэдрэх байх. Би яг одооны байгаа энэ гонхтой байгаа мэдрэмжээ би тэр хүнтэй л очиод нийлчих юм бол аз жаргалтай болгоод сольчих байх. Үрд мөнхийн төөрөгдөл гэдэг нь би үрд ийм байх байх. Би үрд эсвэл тийм болох байх гэж бодсон тэр бодлоод. Тэгвэл үрдийн зүйл гэж байдаггүй. Үрдийн зүйл гэдэг нь хизээж байх боломжгүй. Хүн тодорхой үе шат ч юм уу альсэл амьдралтаа тулж байгаа ямар нэгэн асуудал бэрхшээлээс шалтгаалаад тэр мэдрэмжийг мэдэрдэг. Магадгүй энийг л давчих юм бол үрд тийм болно гэсэн итгэлийг дотроо төөрөгдүүлж бий болгодог гэж хэлж болно. Тэгэхээр би яг юу гэх гээд байна вэ гэхээр та хинэгэн хүнд хайртай байлаа. Гэтэл тэр хүн өөрийг чинь хизээч хуурахгүй үргэлж өөртөө чинь үүр таад жаргалтай хамт байна гэдэгт маш олон жил итгэж явсан. Харин тэр хүнийг таныг нэг өдөр хуурч л те яг тэр үед танд ямар мэдрэмж мэдрэгдэх вэ? Үрд мөх гэжсэн зүйл нь нэг л өдөр байхгүй болоход хэрэг сэтгэл санаагаар унах бол яг л тэрнтэй адилхан. Харин анханасаа үрдийн зүйл гэж байдаггүй шүү дээ. Бүх зүйл төр хугацааных, зовлон нь төр хугацааных, жаргал нь ч төр хугацааных. Тухай момент буюу тэр мөчүүдтэй аз жаргалаа мэдрээд зовлонтой байх юм бол зовлонгоо ч гэсэн мэдрээд зүгээр давж чадах нь өөрөө хамгийн том амжилтын үндэс. Аз жаргалын нууцнд гэж хэлж болно. Тийм учраас зүгээр л та бүх зүйл үрдийн биш гэдэгт итгээд харин одоогийнхоо хамгийн аз жаргалтай
хувилбарлуугаа шилжих чухал юм. Бүтэлгүй сүнсний даалгавар. Хин ч яг үнэндээ хүний амьдралд аль эсвэл ямарваа нэгэн хин нэгний амьдралд санаандгүй байдлаар ирдэггүй. Жишээлбэл таны өнгөрсөнд учирсан хүн, таны өмнө нь үргэлжсэн хүн, өчигдөр таарсан хүн, одоо найзалж байгаа найз, гэр бүлийн чинь гишүүд, трама өгсөн хин нэгэн хинч байж болно. Тэд нар бүгдээрээ л ямар нэгэн учир шалтгаантай. Магадгүй та зарим нэгэн хүнд нь өртөө байсан ч байж болно. Гэтэ та тэр үрийг санахгүй шүү дээ. Таны сүнсэл тэрийг мэдж байгаа. Харин зарим нэг нь танд зүгээр л зөв зүйлийг ойлгуулах гэж ирсэн байж болно. Өөрөөсөө золиос гаргаж. Тэгэхээр яг энэ хүн миний амьдралд ямар учир шалтгаанаар ирсэн юм бол энэ хүн миний амьдралд хэн болж үлдэх ёстой юм бол энэ хүн надад яг ямар мэдрэмж өгч байна? Энэ хүн миний амьдралаас явах хугацаа нь хизээ дуусах вэ? Энэ бүгдийг бодох хэрэгтэй. Амьдралд ч орж ирсэн хүн болгон хүүхдэл ч үрд байж чадахгүй. Тэр хүмүүс хизээ нэг өдөр амьдралаас ч гарч явах болно. Тэр бүх цаг хугацааг тооцоолж, мэдэрч, тэр бүх зүйл дээр сэтгэл санаагаа тогтвортой байх нь чухал. Тэрнээс биш орж ирсэн хүн болгоныг үрд байна гэж авч үлдэх гэж битээ зурлалтаарай. Хин нэгэн гарч явж байгаа хүнийг чи эндээ үлдээч гэж битээ татаж хангаагаарай. Зүгээр л болох зүйлийг болохоор нь өнгөрөөгөөд би эндээс суралцаж авлаа, би эндээс ухаарлаа, би энийг мэдлээ. Би энэ удаад алдсан байсан ч дараагийн удаад дахиж ийм алдаа гарахгүй. Би магадгүй энэ хүнд ийм сэтгэл гаргасан ч энэ хүн намайг тоогоогүй байж болно. Гэхдээ би энэ сэтгэлийг гаргасандаа баяртай. Магадгүй би энэ хүнд ийм зүйл хийх өртөж байсан байж болно шүү дээ. Гэт эргээр тэр бүх зүйлийг харах нь хамгийн чухал. Яад гэвэл хинч өмнө нь өнгөрсөн амьдралдаа ямар зүйл хийжсэнээ сандаггүй шүү дээ. Та тэр хүмүүст өртөж байж болно. Тэгэхээр эдгээр 7 үе шат таны тархинд өдөр шөнөгүй байнга бодогдоод байгаа тэр хүмүүс ямар учир шалтгаанаар тархинаас ч салахгүй байгаа юм бэ гэдэг шалтгааныг илүү сайн тодруулж өгч чадсан гэж найдаж байна. Яагаад вэ гэх юм бол тархинд ч бодогдоод байгаа тэр бүх зүйлсийг явуулж сурах хэрэгтэй. Яагаад явуулж чадахгүй байгаагийн шалтгаанууд эдгээр 7-д ч багтчихаж болно. Гэтэ хэрхэн яаж явуулах ёстой юм бэ гэдгийг та өөрийнхөө бодлыг дахин нэг кодчлоод засаж залруулах юм бол тархи чинь илүү амар байх болно шүү дээ. Сэтгэлд чинь байгаа тэр нэгэн зүйлийг магадгүй тархинд чинь гацсан тэр нэгэн хүнийг арай сулруулад зөөлрүүлээд байхгүй болгох үед чинь амьдралд чинь шин зүйл гарч ирнэ. Магадгүй шинэ хайр дурлал, шинэ найз нөхөрлөл, шинэ боломжууд ч бий болох боломжтой. Тийм учраас өөрийгөө хөөсдөглийг маш сайхан цэвэрлээд тэр бүх цайг нь бэлдэж өгөх нь чухал шүү гэж би бодож байна. За тэгээд удаан хугацаанд бичлэг хийгээгүй ч гэсэн энэ удаад яг гоё сэдвийн хадлаар ярьж чадлаа. Тэгээд ямар ч хэлсэн бүгдэнд нь love you, миний бичлэгийг үздэгт маш их баярлалаа. Маш их талархаж байгаа. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү.